Сайн байцгаана уу? Усны чанар, усны баталгаат байдлын талаар та бүхэнд мэдээлэл хүргэх гэж байна. Тэгэхээр энэ бол бидний өдөр тутамд одоо хэрэгэлдэг усны чанар, баталгаат байдал гэдэг бол яалтчгүй хүмүүсийн эрүүл мэндтэй, амьдралын чанар, баталгаат байдалтай холбоотой асуудал учраас бид энэ удаад ус өвгийн удирдах газрын усны төв лабораторийн хэмж соёл эрдэнэтэй ярилцахаар студидтэй урьсан байгаамаа. Тэгэхээр юуны өмнө бидний урилгыг хүлээж аваад студид ирсэнд баярлалаа. За баярлаа. Тэгэхээр бид нар ингээд өглөө босоод хамгийн түрүүнд усаа уудаг тийм. Ингээд хүн болгонд бол энэ дадал хөвшил бол ер нь бол тогтцсон байдаг болов уу гэж бодож байна. Тэгэхээр усны одоо чанарын талаар танаас би яг лавлаж асуумаар байна л да. Бид нар үнэхээр энэ тийм баталгаатай тийм найдвартай бидний эрүүл мэндэд ямар нэгэн одоо сөрөг нөлөө үзүүлэх хүч усыг ундандаа хэрэгжилж гинөө. Тэгэхээр усны чанарыг хэмждэг одоо энэ гол тий одоо тэр химиж тийм олон төрлийн элементүүдийн одоо байх ёстой хэмжээ дамжаанда байна уу гэдгийг бол шалгаж шинжилж идэг хүмүүс нь бол та нартай лабораторид ажиллаж байгаа улсууд хэмжид байгаа шүү. Тэгэхээр танаас бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна гэж найдаж энэ ярилцлаганда ирсэн байгаа. Тэгэхээр миний одоо танаас асуух хамгийн ихний асуулт бол та одоо ингээд гэртээ тий ажил дээрээ байхдаа одоо кранта тий бидний ярьдаг одоо гоожуулаад одоо шууд тэндээс хүт усыг шууд уудаг. За би болон ер нь манай хүүхдүүд гэсэн байнгын л уудаг. Яагаад гэвэл ер нь бол хүүтэн карантинусыг уудаг одоо ам ангасан гинт орж ирээл те уух тохиолдол зөндөө байдаг. Тийм болохоор хангалттай уудаг гэж хэлнэ. Карантинаас одоо ажил дээрэж гэртээж те карантаг одоо хүүтээсээ гойжулж байгаа уух тохиолдол зөндөө байдаг. Би ч гэлтгээр нь манай гэр бүлийн одоо хүүхдтэй миний 90 дайны хүмүүс ер нь хангалттай уудаг. Яагаад гэвэл одоо тэр болгоомаас нөгөө одоо зууны халуунд ч юм уу тий ингээд амьсгадж орж ирэл хүүт ус гочуулаад уух тохиолдол ер нь хүн болгонд л илүү байдаг гэж бодож байна. Яг наадтай ч гэсэн ер нь хүүхдээ хасаал ингээд гэртээ шууд крантна гожуулаад усаа ингээд уучдаг. Тэгээс сүүлийн үед ч яг нөгөө ус цэвэршүүлэх одоо янз бүрийн төхөөрөмжүүд, тоноглолуудыг одоо зах зээлд маш их танилцуулж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яг одоо тухайн компаниудын маркетингийн ажиллаж байдаг бах. Тэгээд бас буруу усны одоо чанар тэ баталгаат байдалтай холбоотой бас нэг ташаа гэж хэлж болох ус мэдээллүүд ч гэсэн одоо энэ захим орчинд энэ төр их төгжин л да. Тэгэхээр нөгөө усны тэр чанарт эргэлзэж байгаа хүмүүс айгүйх байдгийн байна гэж би бодсон. Жишээл яа тэгэхээр манайд жишээл ингээд зочин ирчээд ингээд цай хийгээд өгсөн чинь усаад хайд яаж яадгийн буцлагс усууч гэдэг билүү ингээд надаас ингээд би бүр амар гайхчихсан байхгүй тийж асуухт нь. Тэгэхээр яг шууд ингээд крантнасаа ус бол хэрэгэлдэггүй хайлууд өрхүүд бол нэлээд байдаг байна. Тийм тохиолдол бас зөндөө тий одоо бид нар бас ингээд мэдээж одоо ус шүүгч компани одоо эдийн засаг маркетингтэй холбоотойгоор тий танаа одоо өнднөөс бохор байна. Ерөөсө шууд ууж болохгүй гэдэг юм хуулгыг аюу хийдэг. Бид нар бол одоо мэргэжлийн үеийн хувьд өдөр тутамдаа одоо усны чанарыг ингээд шинжилгээ явж идэх одоо хүмүүсийн хувьд бол тэрний эсрэг бас ингээд байр суурьтай байдаг. Яагаад гэвэл одоо ус чинь өөрөө бас ингээд эрдэс байцыг тодорхой хэмжээгээр агуулж идэг тий. Одоо тэр шүүгч бол ингээд одоо усыг бүр ингээд юуч голтол шүүгээд одоо ямар ч эрдэсгүй ус болгодог. Тийм болохоор шүүлтүрийг бол төдийлөн одоо нийтлэг хэрэглээнд оруулахаас учир дутагдaltaй гэж үздэг. Тэгээд усны чанар одоо Монгол орчин өөргөө удам тий маш том газар нутагтай бид нар. Тэгэхээр тийм учраас нөгөө өөр цаг уурын говь хангаа хээр гэдэг ч юм уу тий тэрнээсээ шалтгаалаад усны чанар бас нэг зарим аймагт эсвэл зарим бүст ялгаатай байх тал бий юу? Байна. Ер нь бол нөгөө одоо цаг ууртай холбоотой байгаль газар зүйн орчинтой холбоотой тийм Монгол орны бүхэлдэн авч үзэх юм бол одоо газрын ус ч өөр өөр шүү дээ. Тухайлах юм бол одоо говийн бүсийн ус гэхэд хадгалах өндөртэйж байт юм уу тий. Манайх бол усыг удирдах газар бол Улаанбаатар хотын хэрэглэгчийг ундны одоо цэвэр аюулгүй эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангах юм үндсэн одоо чиглэлтэй байгууллага байдаг. За тэгвэл Улаанбаатарын иргэд бол ямар ч байсан ундныхаа усны хүүт усны тий хүүт ус найдвартай баталгаатай байдалд бол эргэлзэх хэрэггүй юм байна. Эргэлзэх бол хэрэггүй. За яагаад эргэлзэх хэрэггүй гэдэг нь одоо бид хоёр ярина.
яванд бол гарах байхаа гэж бодож байна. Илүү дэлгэрэнгүй танилцуулъя тий. Тэгэхээр ус угийн удирдах газрын төв лабораторид та ажилладаг тий. Тэгэхээр энэ төв лабораторид одоо хичнээн хүн ажиллаж байна. Та бүхэн яг ямар шинжилгээнүүдийг өдөр тутамдаа хийж байна. Усныхаа дээжүүдийг хаанаас цуглуулж байна тий. За ус угийн удирдах газрын усны төв лаборатори одоо анх төв цэвэрлэх байгууламжид бохир усны лаборатори ус угийн удирдах газрын одоо төв офс дээр цэвэрсний лаборатори байсан. Ингээд 2009 оноос цэвэр бохир усны 2 лабораторийг нэгтгээд одоо ус угийн удирдах газрын усны чанарыг хянадаг дотоодын хяналтын лаборатори болгосон. За 2017 оноос одоо энэ лаборатори маань өөрийн гэсэн одоо тоног төхөөрөмж бүхий одоо нөгөө тустай байрлах байшинтай болоод ингээд тустай одоо 2017 онд тустай гараад үйл ажиллагаагаа ингээд үргэлжлүүлээд явж байгаа юм лаборатори байгаа. За нийтдээ бол манай лаборатори 23 хүний бүрэлдэхүүнтэй ажилтдаг. За энэ чинээс бол одоо яг одоо шинжил сорь зоогч тий хэмж бактериологч за тэгээд туслах ажилчдаас бүрддэг. Манай лаборатори бол одоо 8 хэмжтэй, 2 бактериологчтой. За бүгдөө одоо мэрэгжлийн юм боловсон хүчингүүд байдаг. Дадлага туршлагын хувьд бол хангалттай, дадлага туршлагатай. За мөн одоо сая мянганы сорилтын сангийн төслийн хүрэндээс боловсон хүчин чадахжуулах одоо бусад орны лабораторийн үйл ажиллагаатай танилцах тийм ийм бас сургалтанд тамрагдаад ирсэн байгаа. Тухайлбал аль улсад? Нидерланд улсын одоо 3 том лабораторийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Ийм одоо бас давуу талтай байна. Дээрээс нь тоног төхөөрөмжийн хувьд одоо манай лаборатори 150-д нэр төрлийн тоног төхөөрөмжээр шинжилгээ хийдэг. За зөндөө олон юм шиг 150 гэж. Тийм. Тэгэд цэвэр бохир ус аль алинээр нь хийдэг. За ундны усан дээр бол бас мөн адил. Тоног төхөөрөмжийн одоо бүрэн бүтэн бэлэн байдлыг хангах нь одоо хамгийн чухал тий. Тэгэд энэтэй холбоотойгоор одоо хэмжих хянах хэрэгслүүдийг стандарт хэмжил зүйн газраар одоо жилдээ 1 удаа баталгаажуулдаг. За тэр нь бол одоо тухайн одоо тоног төхөөрөмжийг одоо зөв ажиллавал зөв зааж яана гэдгийг бас баталж байгаа үйлдэл шүү дээ тий. Дээрээс нь одоо манай хэмж бактериологч нар одоо баталгаажсан туухай за хяналтын термометр тий стандарт уусмлууд гэх мэт одоо зүйлсийг баталгаатай юм зүйлсийг одоо хэрэглээд ашиглаад одоо ажиллуулж байгаа тоног төхөөрөмж тус бүрийнхээ одоо шалгалт тохируулгыг тогтмол одоо хийж явдаг юм байгаа. За дээрэс нь одоо бас газар дээр нь очиж одоо шинжилгээ хийдэг тий усан хүчил дөрөвч тодорхойлох за үлдэгдэл хоолойр үзэх гэх мэт одоо тоног төхөөрөмжүүдийг бас хэрэглэдэг. За хамгийн ер нь бол одоо ингээд тоног төхөөрөмж жилээс жилд ингээд шинжилгдээд бас хөрөнгө оруулалт хийгдээд явдаг. За сая одоо 25 оны байдлаар Монголын мянганы сорилтын сангийн санхүүжил дээр төслийн үрэнцтэй тий одоо Agilent брендийн ICP-OS, GCMS за тэгээд биомерзэд хүчил дөрвчийн анализатор гэх мэт одоо тоног төхөөрөмжүүдийг бас шинжилт хийж өгсөн байгаа. За энүүгээрээ бас одоо орчин үеийн техник дэвшилтэд тоног төхөөрөмжөөр бас усны чанарыг хянаж байгаа юм давуу бас тал байна. Тэгэхээр өдөртөө хичнээн шинжилгээ хийх үү? Харилцан адилгүй байх уу? Эсвэл тогтмол байх уу? За ер нь бол нөгөө ундны усны чанарын стандарт MNS 900/2018 стандартад одоо цэг салбар тус бүрээр сорь заах давтамжийг бас зааж өгсөн байдаг. За энэний дагуу одоо манай лаборатори сорь заах төлөвлөгөө давтамжийн график гаргадаг. Төлөвлөгөө гаргадаг гэсэн үг одоо оны ихэнд тэгээд газрын дараагаараа батлуулаад за тэгээд тэр одоо төлөвлөгөөний дагуу сорь заавад ингэ явдаг. За ихтэй бол одоо их үүсвэрийн гүний хотгоос тий хамгийн бүр одоо нөгөө газрын нороос гүний хотгоос олборлоод за тэгээд усан сандаа хуримтлуулах за тэр дамжуулах гэл ингээд бүх одоо үе шатууд болгоноос одоо сорь цавдаг. Ер нь бол нэг өдөрт 20-40 сорьц, сардаа нэг 300-аас 400 сорьц, жилдээ болохоор нэг 4500 ойролцоогоор 5000 сорьцонд шинжилгээ хийдэг. За, та яг энэ лабораториуд
лабораторид хязгаарнаас ажиллаж байгаа вэ? За би чинь ус угийн удирдах газар анх 2004 онд хэрэглэгчдэд үйлчлэх албанд тоолрын одоо хэрэглэгчийн усны тоолор гэж ядчих тийм. Тэрний одоо тоолрын заалд авахчаар анх ажилд орж исэн. За тэгээ 2007 оноос одоо мэргэжлэрээ энэ лабораторид бохиросны лабораторид тухайн үед орж исэн. За 9 оноос эхлээд одоо нөгөө 2 лаборатори нэгдсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр үеэс хойш л одоо хүртэл ажиллаж байна. Нийт одоо 20 гаруй жил гарах болж байна. Тийм бас баггүй урт хугацаа өнгөрүүлсэн байж тээ тий. Тэгэхээр одоо энэ за чи юу нэг хурдан л явт юм шүү дээ. Саяхан л ороод тоолрын заалт аваад за тэгэл лаборатори руу шилжээл мэргэжлэрээ ажил боломж олдлаа гэж явж исэн. Одоо тэгээд 20 гаруй жил баг болж байна. Тийм үү. Дөнгөж одоо ингээд лабораторид ажиллаж эхэлсэн үетэйгээ харьцуулахад одоогийн та нарын ажиллаж байгаа орчин нөхцөл өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдөлгүй яах вэ? Маш ихээр өөрчлөгдсөн байна. Одоо би анх одоо төв цэвэрлэх байгууламж дээр одоо бохиросны хэмжээр орж исэн. Тэгээд одоо шинжилгээний давтамж одоо сорцын тоо энэ бага байдаг байна. Одоо жилээс жилд нөгөө Улаанбаатар хотын хүн ам одоо ихсэж байгаатай холбоотойгоор тий усан хангамжийн одоо бас хүртээмж сайжирч байгаатай холбоотойгоор ингээд сорц авах цэгүүд нэмэгдэж байна. За мөн одоо тусдаа ингээд нэгдсэн одоо бие даасан лаборатори болсонтойгоор одоо тоног төхөөрөмжтэй орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах шаардлага гарч байна. За энэ болгонтэй ингээд хөл нийлүүлэл явхад бол яг л нөгөө энэ хөгжлийнхөө дагавал их өөрчлөлттэй л байна гэж бодож байна. Тэр хэрээр нөгөө бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа унтны усны чанар ч гэсэн яг дагаал сайжраад бид нар одоо тий одоо нэг шинжилгээг одоо хийж чадахгүй ч юм уу одоо хянаж одоо хянах боломж одоо маш бага байсан бол одоо бол ерөнхийдөө одоо дээд зэрэг гэх юм уу те одоо маш сайн хянаад тэр чинээгээр одоо Улаанбаатар хотын хэрэглэгчид нөгөө усныхаа чанарт эргэлзэх одоо шаардлагагүй л болж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тийм гэхдээ ер нь тантай одоо ингээ өдөр тутамдаа ингээ энэ тэнд гадуур ингээ явж байхад ойр дотны хүмүүс чинь ч юм уу найз нөхөд чинь тэр бас яг миний саяхан асуусан шиг асуулт ер нь их тавьдаг уу одоо хүүе энэ бид нар ямар суугаад байгаа юм бэ шууд ууж болох юм уу болохгүй мó гэх. Нөгөө чанарын шаардлага хангасан ус хэрэгжилж гин үү хүүхдүүд ингээ шууд уугаад ах юм аа зүгээр эцтэй гэсэн юм асуулттай бол айгүйх байдаг шүү дээ ер нь. Тэгэл юу би ч одоо өөрөө чанарын хянаа явж байгаа хүн шүү дээ зүгээр шүү дээ уугаач яахчгүй шүү дээ гэл тиймэрхүү хариулт хэлжсэн тохиолдол зөнд байдаг. Тэр дээж цуглуулах ажлаа бас та өөрсдөө хийдэг үү эсвэл өөр хүмүүс байд юм уу? Би сая нөгөө эхэлсэдээ манайх ч одоо нөгөө сар завгч гэж байдаг тий одоо 2 сар завгчтэй. За тэгээ өдөр болгон одоо ингээл 2 тийш одоо өнөөдөр ямар хэдэн сар завхын аль цэгээс авахын тий бүгдийг нь одоо нөгөө манай бактериологи чанар менежер ингээд урьдчилаад ингээд гаргаад өгчдөг. За тэр хуваараа аваад тэгээд өглөө одоо ажил эхлэхдээ уралдаал гараал тэгээд орой ажил тарахаас өмнө ирээл ирдэг. Тэгээд сорцоо бол өөрөөсөө ингэж цоглуулдаг. За тэгтээ бол одоо бүр гүний удгаас авч болно, осон сангаас авч болно, бүр хэрэглэгчээс авч болно тий. Одоо тухайн өдөр ямар сорц авах төлөвлөгөө гаргасан тэр төлөвлөгөөнийхөө дагуу л өөрөөсөө явдаг юм байна. Тэгэхээр та бүхэн одоо ингэж өдөр болгон шинжилгээ хийгээд ажиллаж чинь шинжилгээнийхээ үр дүнг одоо нэг улирлаар нь ч гэдэг юм хагас жилээр нь эсвэл жилээр нь нэг эргэж хараад түн шинжилгээ хийгээд удирдлагуудтай танилцуулаад ягаад гэвэл шинжилгээний үр дүн дээр суйрлаад дараагийн шийдвэр гаргалтууд явт юм байна лээ. Тий. Манай лабораторич одоо нөгөө бас хэмж судалгааны ажилтны орон тоотой нэг хүн ажилтай. За би бас өөрөө тодорхой хэмжээний судалгаан дээр ажиллаж ирсэн. За тэгээд жилд одоо 5000 орчим сорцонд унтны усны сорцонд шинжилгээ хийж байгаа шүү дээ. За тэр болгоныгоо одоо их үүсвэр бүрээр ингээд англиад 5-аас одоо 10 жилийн үечлэлээр ингэж судалгаа хийгээд тэгээд одоо ус угийнхаа удирдлагууд эрсдэл дээцэг байгаа мó тий усны чанар нь хэвийн хэмжээнд байгаа мó яг одоо цаашдаа юуг анхаарах юм тий гэх мэтчлээ одоо гаргаад ингээд байнгын танилцуулаад лабораторийн удирдлагууд цаашлаад одоо ус угийн удирдах газрын удирдлагууд за мөн одоо хэрэглэгчдэд тий бас ингээд тайлагнах юм
тохиолдол ийм ажил бас байдаг. За ус сургын удирдах газрын одоо сайт, веб сайтн дээр одоо усны чанарыг дүүрэг тус бүрээр нь гаргаад ингээд тавьсан байдаг. Улирал болгонд. Тэгэхээр хэрэглэгч одоо тухайн аль дүүрэг, за би одоо хаавал дүүрэгт амьдардаг гэх юм бол манай одоо сайт руу ороод ер нь энэ хаавал дүүргийн ус ер нь ямар усын тий, ер нь одоо чанарын хувьд ямар байдгийг, за тэгээ найрлагыг мэддэг бол хамгийн наазах нь одоо кальц нь ямар юм тий, магний нь ямар юм гэх мэтэр одоо ингээд харах бүрэн боломжтой байдаг. Зөв сонирхолтой юм байна тий. Тэрийг одоо хүн болгомоор бас мэддэг баг. Гэхдээ бид нар одоо бас ингээд вебсайтаар үзэх хэрэгтэй. За одоо янз бүрийн нийлдэхүйн алганы удирдлагууд боршоо маягаар ингээд тараагаал ер нь аль хэрэглэгч рүү бас ингээд хандсан ийм үйл ажиллагааг бас нэлийн зохион байгуулж явдаг. Ер нь одоо орчин үед тий одоо өнөө үед бас харьцангуй одоо хэрэглэгчийн нөгөө уух тий идэх юмдаас анхаарал хандуулах юу ч бас одоо өндөр болж шүү дээ. Тэгэхээр бас тодорхой хүмүүсээс харж хандж тэрийгээ бас хянаал явдаг байх гэж боддоо шүү дээ. Зөв хороогороо бол харахаараа боломж. Хороогороо болё. Хэрэглэгчд одоо түгээж байгаа ус дулаан дамжуулах төвүүд гэж байдаг шүү дээ. Тэр усыг ч бас ингээд юу яадаг. Усны чанарын гаргаад ингээд мэдээлэлд явж байгаа. Тэр усны чанарын тухайд бол орон сууцнд амьдарч байгаа болон гэр хорооллын иргэд яг хоёр өөр их ус бас нэг дамжуулж байгаа түгүүлж байгаа арга замууд нь ондоо байгаа шүү дээ. Тэгэхээр аль алин дээр нь л чанарын баталгааг нь та бүхэн ягштгал хямжуулдаг. Тий одоо тэгээд юу штэ суугийн нөгөө ус түгээг чинь гэр хороолд байна уу тий орон сууцны айл өрхөд байна уу ерөөсөө л нөгөө нэг их усүрээс гаргаад тий олборлол тэгээд усан сан дээр ариутгаад ингээд хэрэглэгчдэд түгэж байгаа. За тэгээд нэг нь гэр хороолд нь бол яг нөгөө шугамар ус түгэх алба болон зөөврөөр ус түгэх шугамар ус түгэх алба нь одоо шугамар ус түгэх байрнуудад зөөврөөр ус түгэх байр гэд одоо худгууд шүү дээ тий өөрөөр хэлэх юм бол тэр газруудад ингээд газруудаас одоо гэр хорооллын иргэдээ юу яадаг усаар хангадаг. Дээрээс нөгөө бас ухаалаг ус түгэх байр одоо сүүлийн үед эрчимтэй одоо нэмэгдээд одоо ажиллаад хараад амжаагүй усаа авч амжаагүй хүмүүсийн хувьд ч гэдэм үү те бас иргэдэд ингээд илүү нээлттэй ойрхон юм бас болсон даваа талтай байгаа. Тэрний юу гэсэн үг вэ? Ухаалаг ус түгэх. Нөгөө одоо хэрэглэгч ер нь бол нөгөө ус түгэх байрн нэрч одоо усаа ингээд ус авах гээд ирсэн хүмүүст ингээд өгөө сууждаг одоо нэг ус түгэгч гэж байдаг шүү дээ тий. Тийм юмгүй зөвхөн картаар одоо өөрийнхөө туртаа цагтаа шүнж байна уу өдөрж байна уу 24 цагийн хугацаанд одоо өөрийнхөө юм боломжтой үед очиж ус авах бүрэн боломжтой л болж байгаа байхгүй. Ямаанда бүх удаг тийм болох уу? Ер нь л одоо магадлал өндөртэй л гэж бодож шүү дээ. Зөвлөө бол ямар ч үгүй тавьсан л ажиллаад байгаа юу тий. За яг усны чанарын талаар та бид хоёр ярьлаа тий. Гэхдээ одоо нэг энэ баталгаа дундны усаар хангагдаагүй орон нутаг газар гэж одоо манай усад байна уу? За би бол нөгөө одоо яг Монгол улсын усны одоо бүхэлд нь бол ярих бас яг учир дутагдaltaй тий. Би бол нөгөө ус сургын удирдах газар маань өөрөө Улаанбаатар хотын хэрэглэгчдийг ундны одоо аюулгүй эрүүл ахуйн шаардлага хангасан юм усаар хангах юм чиг үүрэгтэй байгууллага шүү дээ. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хувьд бол одоо усаар хангалттай газар ер нь бага гэж би бодож байна. Яагаад гэвэл одоо за төвлөрсөн шугам шүлжээнд холбогдсон орон сууцны оршин суугчдаас гадна гэр хорооллын айл өрхөд маань одоо ус түгэх байруудаар тий шугамар болон зөөврөөр ус түгэх байр нийтдээ одоо 700 гаруй ус түгэх байр байдаг. За дээрэс нь бас нөгөө усан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор мягны сорилтын сангийн одоо төслөөр баруун их усүргийн шинэ их усүр бас одоо нийтдээ нэг 30-аад гүний утгатай ийм их усүр одоо ашиглалтанд орох гээд ингээд туршил тохируулга хийгээд явж байгаа. Тийм болохоор ер нь усан хангамжийн хүртээмж тал дээр бол Улаанбаатар хотын хувьд хангалттай сайн л гэж бодож байна. За.
Усны их усаар шинжилгээ хийхэд одоо эрдэс стандартын хэмжээнд байдаг ч эцсийн хэрэглэгчид очихдоо нэм бактери одоо нөгөө хэвийн хэмжээнээс гарсан тохиолдол байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр та одоо 20 жилийн салбарт ажилласан юм байна. Тэгэхээр ийм тохиолдол юм маш бага гардгүй эсвэл огт гарч байгаагүй юу? Эсвэл гарсан ч одоо Улаанбаатар биш. Юу заас нөгөө усны чанарын шаардлагын стандартад нөгөө усны одоо найрлагын аюулгүй байдлыг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг зааж өгсөн байдаг. Одоо тэр нь өөрөөр хэлбэл зөвшөөрдөг дэд хэмжээ гэсэн үг. Одоо хамгийн энгийнээр ингээд хүмүүст ойлгуулахад бол унднаас нь байх кальцийн хэмжээ ер нь хэд байх хэвтэй юм бэ? Тэ? Энэ стандартаар болохоор 100 мг литр ихгүй. Магн гэхдээ ч одоо 30 мг литр, фосфор 0.7-аас 1.5 мг литр. За нөгөө төмөр тий 0.3 мг литрээс ихгүй. За нийт нянгийн тоо гэх чинь 100-аас илүү гарах ёсгүй гэдэг ингээд заагаад өгсөн байдаг. За Улаанбаатар хотын ундны усны одоо их усүр чинь нийтдээ нэг 250 орчим гүний утгатай байдیں۔ За тэр гүний утгаас одоо усаа олборлоод ингээд усан сан дээрээс насос станц дээр ингээд халдваргүйжүүлээд тэгээд одоо иргэдэд ингээд түгээдэг. Ийм учраас бол нөгөө одоо тийм халдваргүйжүүлж яана гэж одоо янз бүрийн бактери үржихээс сэргийлж штэ. Тэгэхээр энэ одоо тийм ям бактери одоо гараад байх тийм магадлал бол маш бага. Гэсэн хэдий ч одоо нөгөө хүмүүс усаа буруу хадгалаад тий одоо өөр саунд одоо их удаан хадгалдаг ч юм уу иргэдийн нөгөө усаа хадгалах горимноос болоод одоо хүмүүс нөгөө айгүй усны чанар муу байна, үнэнд амттай байна ч гэдэг юм уу тиймэрхүү бас санал гомдол ирүүлдэг. Тэгэхээр зэрэг юу хүмүүсийн одоо усаа хадгалах тэр байдлаас болоод тэрэнд одоо нян бактери үржихгүй гэх баталгаа бас байхгүй. Тэгэхээр одоо бас иргэдийн өөрсдийнх нь бас үйл ажиллагаа байгаа зү тий. Түүнээс ч нөгөө Улаанбаатар хотын ус сургууль удирдах газраас ингээд түгээж байгаа ус нь бол одоо халдваргүйжүүлэлтийн дараа түгээдэг. Тэр 24 цагаар ингээд олборлож байгаа юм ус нь бол ямар нэгэн байдлаар одоо нянгийн бохирдол одоо гараад байх одоо маш бага. Яг нэг засвар үйлчилгээ хийх те шугам хоолой солих за тэгээ нэг угаалга хийх зэрэгт бол бас нэг ганц нэг тийм тохиолдол байна. Гэхдээ тэрийг одоо давтан шинжилгээ аваад зохиох одоо халдваргүйжүүлэлтээ хийгээд те угаалгалт халдваргүйтлээ хийгээд ингээд давтан сорьц аваад ингээд залруулад явдаг. За хэрвээ одоо иргэн өөрийнхөө гэрттэй юм уу те ингээд ажил дээр крантаас гоож байгаа уснаа эргэлзээд бас нэг өөрт нь бас нэг үнэртэй ч юм уу амттай ч юм шиг энэ төр ингээд санагдаад эргэлзээд та бүхэнд хандаад энэ усыг шинжилээд өгөөч гэдэг хүсэлт гаргавал та бүхэн газар дээр нь очиж дээж аваад шинжилж өгөх боломжтой. Манайх чинь за би түрүүнд хэлсэн нөгөө улс сургуулийн удирдах газрын усны чанарын дотоодын хяналтын лаборатори гэж тий. Гэхдээ одоо хэрэглэгч нар одоо манай ус одоо юм юу байна тий чанарын шаардлага хангахгүй ах шиг байна өнөртэй байна. За ингээд ямар нэг юм хөвөд байна ч гэдэг юм тий. Энэ тохиолдолд бол одоо хэрэглэгч өөрөөсөө хүсэлтээ гаргаад бид нар одоо хүсэлтээ гаргаад манаагаас одоо аригдсан нян судлалын шинжилгээний сав аваад аригдсан тий. Тэгээд одоо нян судлал болон химийн шинжилгээ ер нь өөрөө иргэд хүсэлтээрээ ямар шинжилгээ хийлгэмээр байгаа тэргээ хийх боломжтой байдаг. Мөн одоо өөрийн одоо гүний удагтай айлуудаас зөндөө байдаг шүү дээ тий. Төвлөрсөн бус их усүрээр хангагддаг. Тэр хүмүүс бас ингэж хандж бас манай шинжилгээ хийлгдэг. Төлбөртэй байдаг. Төлбөртэй байдаг. Ямар төлбөртэй ах вэ? Төлбөрийн хувьд одоо нөгөө юу штэ ямар үзүүлэлт үзүүлэх юм, хэдэн үзүүлэлтээр үзүүлэх юм, тэ нян судлаа зөвхөн нян судлал хийх юм уу? За химийн хийх юм уу? Нэг бол одоо бүрэн шинжилгээ хийх юм уу, тэ? Гэдгээсээ болоод янз бүр тэгээд нэг хамгийн бада зүгээр ерөнхий хим нян судлалын шинжилгээ хийлгээ яхад нэг 100,000 төгрөг гэдэг. Усны чанарыг ер нь нийтдээ хэдэн үзүүлэлтээр хэмждэг юм? Одоо ерөнхий химийн нэг 20 нян судлалын 6 үзүүлэлт байдیں۔ За энэ нь болохоор одоо E. coli тий нийт нянгийн тоо гэх мэт. За ерөнхий хим гэхээр одоо усанд агуулгадах нитрат, нитрит, төмөр тий. За тэгээд нөгөө юу аммон гэх мэтчлэн. За
дэгдэмхийн органик нэгдэлтний 55 үзүүлэлтээр үздэг. За дээрэс нь макро микро элемент 23 үзүүлэлтээр. За энэ нь болохоор үндэсний өсөнд одоо агуулгаж байгаа хар тулга гэл байдаг тий. Хүнсэл гээл, мишак гээл. За гэх мэтчлээ одоо элементүүдийг ингээд хянаад нийтдээ нэг 100 гаруй үзүүлэлтээр хянаж авдаг. Шинжилдэг. За тэгээд нөгөө хамгийн сүүлд нь та хэрэглэгчдэд хандан ундны усаа зөв хадгалахад юуг анхаарах хэрэгтэй вэ гэх мэт одоо мэдгүй зөвхөн хадгалалттай ч холбоогүй гэж болно. Тэгээ ер нь одоо энэ иргэдийн мэдж явах хэрэгтэй устай холбоотой ямар зөвлөгөөнүүдийг өгөх вэ? За ус одоо хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай амин чухал бүтээгдэхүүн шүү дээ. За энэ утгаараа бол усыг хадгалах, зөөрлөх, юм аюулгүй байдлыг хангах одоо ёстой. За тэгээд хэрэглэгч одоо ялангуяа гэр ороолын өмнөс нөгөө ус хадгалах савнаар аяг алдаа гараад идэм шиг санагдтыг. Хамгийн гол нь одоо хүнсний зориулттай хунцар тий яг хүнсний зориулттай одоо шилэнж идэм эсвэл зэвэрдгүү гам материалаар хийсэн юм савыг бол хэрэглэж авах нь зүйтэй. Ус ч өөрөө нөгөө хамгийн одоо сайн уусгагч байдаг учраас одоо өөр зориултын сав тий жишээлбэл одоо хэрэглэснээр нөгөө бензин хийгээл тий тэгэл эсвэл будагтай сав маавыг угаагаал янз бүрийн одоо зориултаар ингээд өөр юмны савыг султгаад угаад цэвэрлээд усаа хийгээд идэх байхгүй юу. Энийг бол одоо айгуу тиймэрс ер нь байж болохгүй зүйл тий. Тэгээд дээрэс нь одоо 7 хоногт яад ч одоо нэг удаа нэг усныхаа савыг сайхан цэвэрлээд угаагаад тий ингээд бүр хэвших хэрэгтэй. Дээрэс нь одоо ялангуяа гэр хорооллын айлууд нөгөө зөөврөөр тэгээ нөгөө төвлөрсөн биш одоо их усны их үсэр биш тий одоо хувийн гүний өдөг ч гэдэм үү гол мөрнөс байт юм уу тий усаа ингээд авч хэргэлдэг айлууд маань хамгийн түрүүнд юусе буслаж хэрглэж авах шаардлагатай. За орон сууцны айлууд бол одоо нөгөө шумаар ирж байгаа ус маань нөгөө халдваргжуулаад явж байгаа учраас зарим одоо нөгөө холоорын үнэр юунд мэдрэг хүмүүс айгу холоор үнэртэй байна гэсэн тийм гомдлоос ирдэг. Тэгээд тэрнэр бол одоо манай одоо халдваргжуулалтын дараа хүлдэгдэл холоорын хэмжээ маань 0.3 мг тетра гэдэг стандартаар заагаад өгсөн байдаг. Тэгээд энийг одоо яг тухайн одоо цэг салбар станц бүр дээр одоо 24 цагийн хянаа явж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр одоо холоор үнэрч чинь одоо тэр чи яаж ч утсаа хоордох хэмжээний биш те. Тэрнэр үс санаа зовлтгүй бүр одоо ингээд мэдрэг байгаад хэрглэж одоо болохгүй аюу их үнэртэй байгаа юм шиг байвал ингээд тодорхой одоо хэрглэх усаа савнд игээд бас ингээд жоохон хэсэг хугацаанд байлгаад ингээд хэрглэж аваарай л гэж хэлээ та. Гол хөрнөөс ус савн гэдэг бол гэтээ зөвхөн зуны цагт шүү дээ. Тий одоо яг хөдөө орон нутгийн айлууд одоо хотын захаар бас байдаг гэж болж тээ. Тийм. Сая тантай ярилцж явах зөв нэг юм санаанд орлоо нөгөө хятадын нэлийн урагшаага байдаг нэг хотод сурдаг монгол оюутан ярьсан байсан л да нөгөө усанд орох усаа хүртэл гаднаас худалдаж авч хэрглэж юм. Энд бол одоо тэр Улаанбаатарт байдаг шиг ингээ шууд зөвшөөрөө гойжуулаад усанд орох боломж байдгүй юм байна. Одоо монголчууд бид нар ч юм болон хээрийн усны бол маш тийм тансаг хэрэглээтэй арт түмэн юм байна гэд ярьсан байсан. Тэгэхээр энэ бусад улс орнуудтай харьцуулахад манай одоо энэ усны чанар энэ төр бол нэлээд дэвгүрт орох уу? Хүртээмж талаасаа ч гэсэн бол маш сайн штэ тий манад чинь. Бид нар чинь ер нь айгуу тийм азтай хүмүүс штэ. Ер нь нөгөө одоо газрын гүнээсээ шууд усаа олборлол байдаг тий. Бусд нь одоо ер нь дийлэнх улс орнууд ч одоо гадрын усаа цэвэршүүлээд хэрэглэж штэ тий. Тэгж чинь манай Улаанбаатар хотын усны чанартай бол ерөөсөө одоо марах газар байхгүй гэдэг юм уу тий. Ер нь Улаанбаатар хотын ус чи өөрөө тийм цэнгэг тий зөөлөн ангиллын усанд ордог. За эрдэсчлэлтийн хувьд бол одоо тийм стандартаас давсан зүйл ерөөсөй байдаггүй. Харин нэг манай усны фоторын агуулга жоохон бага байдیں۔ Тэгэхээр тэр маань одоо бас нөгөө юута дутагдaltaй тал нь нөгөө нэг хүүхд одоо хүмүүсийн шүдний эрүүл мэндэд жоохон сөрөг талтай тий усаараа авч чадахгүй байгаа учраас одоо нэмэлт одоо фотортоо хэрэгэлдэг ч юм уу тий юу яах хэрэглэх хэрэгтэй. Түүнээс биш одоо яг ингээд бас эрдэсчлэлтийн хувьд ингээд хит шүүгийг усыг хэрэглэх шаардлагатай байдаг тий одоо кальцийн хит шүүжгүй тий бид нар ч одоо кальц гэл магн гэл нэмэлтээр уугаад л ийд штэ тэгэхээр тэрний чинь бас тодорхой хэмжээг бас усаар авах боломжтой байхгүй юу
Тэгэхээр чанарын хувьд бол аюул сайн. Гэтэл нэмэлт бүтээгдэхүүнүүд юм хэрэглээл аваад идэг те. Тэгээд тэр маань эргээд нөгөө шүүлтүрээ нэг 2-3 сар болоод сольжих шаардлагатай байд юм шиг байгаа юм. Тэгэхээр тэрийг ингээд солихгүй учраас эргээд нөгөө шүүгдсэн одоо эрдэс маань эргээд нөгөө одоо бохирдол үүсгээд бас усаа бохирдуулаад авах бас тийм тохиолдол боломжтой. Зэвтэн усны асуудал ч удаас ялангуяа хаал дүүр те яаран хавцаа айгүйх гардаг. Тэр нэг тодорхой хэдэн байран дээр байгаад идэг те. Байршлаасаа гэхээс илүү зүгээр одоо их усүрийн усны чанар дээр болохоор одоо бид нар чинь төмрийг байнга л үзэж байгаа шүү дээ зэв тий. Тэнгүүт ч ерөөсөө их усүрийн усан дээр бол төмрийн одоо тэр их болоод байгаа тийм асуудал ерөөс байдаггүй байхгүй. Тэгэхээр тэгэд айл одоо өрхөөс тий тухайн одоо газрын орсон суугчдаас ингээд гомдол гаргаад гомдлын даваа ингээд яваад дээж авахлаар дандаа халууснаас нь байдаг. Хүүт усанд ерөөсөө зэв байдаггүй. Тэгэд одоо бид нар нөгөө хүүт устай тэгэл ингээд хэрэглэж одоо орон сууцны тухайн одоо тэр орон сууцнаас нь тэгээ тэр зэв гараад байгаа айлаас нь за тэгээ өөрийнхөө яг одоо тэр хэсгийн их усүрийн усыг гэдэг ингээд зэрэг аваад харьцуулаад шинжилгээ хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө манай гэх юм ад ус уугийн түгэж байгаа усанд өөрөөр хэлбэл хүүт усанд ерөөсөө зэвний асуудал баг байдаггүй. Тэгээд тэр бол зүгээр би шугам хоолой хийсэн материалтай холбоотой. Тэгээд дээрэс нь одоо нөгөө халуусны одоо тэр бойлер ямар учиртай байдیں۔ Тий. Би тэрийг одоо яг мэрэгжлийн үеийн хувьд одоо сайн хүн шиг одоо тайлбарлаж бас мэдэхгүй байна. Тэгэхээр ямар ч байсан цэвэр усны их усүр хүүт устай бол ямар зэвний асуудал холбоогүй л гэдгийг одоо шинжилгээний дүнгээр айгүй олон жилийн дүнгээр одоо ингэ сүүлд ингээл зэвний асуудал их гараад байгаа учраас бид нар ч бас ингээл харна штэ тий. Ер нь одоо яг тэр газрын одоо их усрын усны төмөр нь өөрчлөгдөд байгаа юм уу? Гүү мүү тий. Гэдэл үздэгтэй. Тэгэхээр би бол тэрийг одоо шугам хоолой хийц материалтай л холбоотой гэж боддог. Тэгэхээр сувгийн өдөрт газрын усны төв лаборатори одоо итгэмжлэгдсэн лаборатори уу? Тийм бол одоо ямар байгууллага одоо танай үйл ажиллагааг хянаад аудит хийгээд энэ итгэмжлэл болгодог бай. Манай одоо сувгийн өдөрт газрын ер нь төв цэвэрлэх байгууламж дээр одоо анх бохиросны лаборатори байсан. За одоо байгууллагынхаа ТОПС дээр цэвэрлэсний лабораториас тэр үеэсээ л ер нь одоо итгэмжлэлт хамрагдаад явсан. Монголд одоо хамгийн анх усны чиглэлээр итгэмжлэгдсэн лаборатори гэдэг. За тэгээд одоо усны төв лаборатори нэртэйгээр одоо үйл ажиллагаа явуулж ирснээс хойш 2008 оноос хойш одоо тасралтгүй итгэмжлэлт хамрагдаад явж байна. Нийтдээ одоо 5-6 орсон байна уу. Энэ жил одоо бас 2026 онд манай итгэмжлэлийн хугацаа бас сонгогдох байгаа. Одоо тэгээд бид нар бас ингээд итгэмжлэх үйл ажиллагаанд бас бэлдээд. Ер нь оны эхнээс л бэлдээл тэр манаас нөхцөр их ажил бийдэг учраас ингээд бас итгэмжлэлд орох юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр удаагаар ингээд итгэмжлэгдээд одоо үндэсний итгэмжлэлийн байгууллагаар ингээд баталгаажуулаад ингээд явсан учраас одоо манай шинжилгээний дүн бол хүчин төгөлдөр байдаг. За нэгд одоо бас лабораторийн чанарын талаар одоо шинжилгээний одоо гадаад дотоод хяналт лабораторийн гэж байдаг. За тэрэн дээр одоо манайх чинь нөгөө стандарт хэмжил зүйн газрын харьяал лаборатори, за Апу хувьцаат компани лаборатори тий усны газрын одоо усны хяналтын лаборатори, за Хабул гэдэг одоо хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлал лаборатори гэх мэт одоо томоохон лабораториудтай зэрэгцээ сорьц бас хийдэг, шинжилгээ хийдэг. За өөр бас баталгаажуулдаг зүйл маань одоо хиймж хооронд одоо нэг хиймж, хоёр хиймжтэй, 2 юм уу 3 хиймжтэй нэг сорьцыг хоорондоо зэрэг хийгээд за тэгээ бас үр дүнгээ ингээд бас хэр зөрүүтэй байна гэдгийг бас одоо үздэг. За сорьцыг одоо 2 сорьцыг нэг сорьцыг тий 2-3 хуваагаад ингээд газар өөр хиймжтэр бас хийлгээд ингэж бас энэ хяналтыг одоо ингээд тогтмол хийдэг. За дээрэс нь одоо манай лаборатори нөө ур чадварын тест гэж байдیں۔ Хиймж бактериологч нарын. За одоо мэрэгжлийн хяналтын газрын лабораториос одоо яг ямар зүгээр л энэ одоо жишээлх юм бол одоо энэ усанд кальц үзээ гэл тий ингээд явуулцдаг бэлдэж өгөөд тэгээд тэрийг нь одоо нөгөө одоо манай лаборатори одоо хийгээд за энд яг
тэдэн миллиграмм литр кальц байна гэдэг юм тий. Тэдэн миллиграмм литр байна гэдэг тоон утгыг надад гаргаж өгдөг тий. Ийм ур чадварын одоо юунд бас тогтмол хамрагдчихэдэг. Тэгээд ер нь хамрагдсан үеэс л хамрагдаад одоо нэг хангалттай гэсэн үлгээ аваад явдаг. За мөн одоо гадаад гэх юм одоо тий аплакийн за энэ маань болохоор нөгөө Аз номхон талын одоо бүс нутгууд гэж үү тий. Тэрний идэвхжинлийн одоо байгууллагаас ингээд зарласан ур чадварын тест нь бас байнгата хамрагддаг. Элементийн шинжилгээгээр, химийн шинжилгээгээр, за нян судлалын шинжилгээгээр гээд хамрагдаад явдаг. Тэгээд ер нь бол гадаад дотоод чанарын хяналтыг маш сайн хийж явдаг юм лаборатори байгаа. Зүг. Та бүхэндээ зөвхөн унтны усны шинжилгээг хийх юм уу? Одоо бид нар ингээд дэлгүүрээс ингээд савсан цэврээс одоо маш их худалдаж авч удаг болоод байгаа шүү дээ. Энэ усныг бас давхар хин үү? Манайхан зөвхөн унтны ус. Тэгээд ер нь бол манай байгууллага одоо бид дахиад хэлгээд нөгөө дотоодын хяналтын лаборатори шүү дээ. Тэгэхээр зэрэг ус угийн удирдах газар маань Улаанбаатарын хотын хэрэглэгчийг унтны эрүүл аюулгүй усаар хангаад за хэрэглэнээс гарсан бохир усыг татан зайлуулдаг юм үндсэн чиглэлтэй байгууллага. За энэ шат дамжлага тус бүрийн усыг бид нар одоо чанарын өндөр түвшинд одоо хянах юм үүрэгтэй. Тэгэхээр зэрэг унтны ус за тэгээ бохир ус хяналт тавьдаг. Бохир ус бол бас нэлээд асуудалтай байдаг юм байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. Яг бол одоо нөгөө танаас салбарынхны ярьдаг нэг асуудал нь бид нар одоо нөгөө айлууд үйлдвэрүүдээс гарч байгаа бохир усыг одоо 100% ариутгаж цэвэрлээд туулгал руугаа нийлүүлж чадахгүй байна. 65% таа байна. Энэ төр гээд нэг тоонууд хэлээд идэв. Тэгэхээр чинь цаана ингээд тодорхой хэмжээний бохирдолтой усыг туул руугаа нийлүүлж ин гэсэн үг тий. Төв цэвэрлэх байгууламж дээр одоо төвлөрсөн шугамд тэ нийлүүлж байгаа бохир ус манд стандартаас хэд одоо олон дахин бохирдол өндөртэй ус ирж байгаа. За энэ шалтгаан бол ерөөсөө үйлдвэр аж ахуйн газрууд нөгөө одоо өөрсдийнхөө одоо үйлдвэрлэлийн явцад гарч байгаа усаа цэвэрлдэггүй, одоо бага орын цэвэрлэх байгууламжгүй байгаатай одоо холбоотой шууд одоо төвлөрсөн шугам руу нийлүүлдэг. За дээрэс нь одоо хэрэглэгчд те бас одоо нэг одоо төвлөрсөн шугам руу одоо механик хог хаягдл аюуг хайдаг. За энэс одоо бас улбаатай одоо зөрчилтийн түвшин ер нь сайжрахгүй байгаа гэж үзэж байгаа. За бас одоо мөн манай одоо лаборатори одоо бохир усны шинжилгээг одоо ямар давтамжаар авах уу, ямар цэг салбараас авах вэ гэдгийг бас л төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөний дагуу бас бохир усны сорь заавад явдаг. За ер нь бол манай одоо лаборатори цэвэрлэх байгууламжууд тий төв цэвэрлэх байгууламж, за мөн бага орын цэвэрлэх байгууламжууд, за дээрэс нь одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа одоо бүх үйлдвэр аж ахуйн газруудын бохир усны хяналт тавьдаг. Ийм одоо бас хяналтын лаборатори байгаа. Иргэд одоо механик хаягдл гэхээр одоо юу хийгээд идэх юм болоо? Тийм талаар таныг сэрэмжлүүлээ. Хоёлаа ярилцлагаараа дамжуулаад. Яавал та нарын ажлыг илүү хөнгөлөх вэ? Манай манай одоо нөгөө төв цэвэрлэх байгууламжийн одоо хамгийн анх юу ягаал ус ингээл ирэхээр нөгөө сараалж гээд байдаг тий одоо өөрөөр хэлэх юм бол одоо хүмүүст ойлгомжтой байдлаар хэлэхэд нөгөө механик хог хаягдлын шүүдэг төхөөрөмж аахгүй. Тэгээд тэр чинь одоо ингээл нөгөө хүмүүс чинь мараг үсээ ингээл самнаал ус мөсийн шууд ингээл карант руугаа устгаал 0 руугаа урсгаал байдаг. Тэр хөл хайлчна гэж бодоод хийдэг юм уу? Яа тийм бол тэр чинь ерөөсө хайлдаггүй юм л. Одоо тэгэл хүүхдийн памперс, нойлын цаас, үсний сэв тий одоо өөр юу гэдгийг ингээл механик холцоод даамсаг тэгээ ариун цэр хэрэглэл энэ ингээд хийчтэй. Тэгээд тэр чинь нөгөө очиод ингээд нөгөө тоног төхөөрөмжийг эвдээд идэг. Бас тийм асуудалтай. Тэгээд одоо саяхан нэг бисараас манах чинь нөгөө яг ингээд нөгөө шугам оологын сольж байгаа нөгөө эвдэрсэн одоо тоног төхөөрөмжөд засаж байгаа байдлыг бас ингээд харуулад одоо хүмүүс маань одоо залуучууд маань яг тэн дээр одоо ингээд нөгөө төцгөн хараарал баг тий гараараа л ингээд хог хаягдлыг аваад ингээд бас цэвэрлдэг. Тэгэхээр ажиллаж байгаа хүмүүстэй бас аюу хүнрэл гаргахаас илүү бас нөгөө байгаль орчинд хайж байгаа бохирдуулж байгаа бас нэг том хүчин зүйл маань тэр болоод байгаа байхгүй. Тэгэд бас мөн одоо үйлдвэр аж ахуйн газруудыг бас одоо өөрсдийнхөө үйлдвэрлэлээс гарч байгаа усыг тий стандартын дагуу цэвэрлээд одоо төв цэвэрлэх байгууламж руу буюу төвлөрсөн одоо шугам руу нийлүүлэхийг бас зориорой л гэж хэлмээр юм даа тий. За ойлголоо. Баярлалаа.